Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Гэвол идэхгүй Монгол суугийн ээж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр 6 сарын 7-ны өдөр Эрдэнэчлүү сайд бит хоёр дахь нэвтрүүлгээ хийж байна. За миний бие маргаашнаас хөдөө явах учраас өнөөдөр хоорондоо нэг 2-3 цагийн зайтай нэвтрүүлэг хийгээд хоёуланг нь оруулчихъя гэж бодлоо Эрдэнэчлүүгээ. Маргааш гээд гэх юм бол явдал дундаа оруулж чадахгүй юм байна. Өнөөдөр бол 2 нэвтрүүлэг хийн. За өнөөдөр бол одоо энэ бол 2 дахь нэвтрүүлэг маань хийж байна. За одоогийн энэ нэвтрүүлгээрээ бид хоёр Украины хямралын асуудал, сүүлийн үеийн байдал, за тэгээд ойролт орнуудын Персийн булангийн дайны тухай ярина. За эхлэе. За баярлалаа. За тэгээд цагтаа багтахын тулд би аль болохоор товчхон гол зүйлүүдийг ярьчихыг хичээе. За тэгэхээр энэ эхлээд ойролт орнуудын талаар ярий. За энд би гол нь одоо энэ олон улсын харилцаа системийн шинжээчдийн дүгнэлтүүдийг товчхон гаргаж ярихаар бэлдсэн байгаа. Энд бол одоо профессор Джон Шмиршаймер байна. Баталгаа хамгаалахын яамны сайдын ахлах одоо зөвлөх байсан Хоронда Дуглас Макгрегор байна. За тэгээд тагнуулын ерөнхий газрын одоо мэдээллийг одоо хураангуйлж ерөнхийлөгчд шууд танилцуулдаг байсан ажилтан Ларри Джонсон байна. За тэгээд цаана нь бол бас олон хүмүүс байгаа. Одоо ингээд нөгөө Норвегийн одоо профессор Глен Дисэн гэж байж байна. За тэгээд Америкийн одоо бүр нэгдсэн үндэсний байгууллагын зэвсгэлийг хураахтай холбогдсон асуудлыг хариуцж байсан бүр жишээ нь одоо тухайн үедээ Зовлон холбоот улс, за тэгээд Оросын холбооны улсад очиж зэвсгийн хяналтын асуудлаар очиж шалгалт хийжсэн хүн байдаг. Тэр нь одоо нөгөө Скот Риттер гэдэг одоо хүн байгаа. Бас энэ олон улсын харилцаатай холбоотой энэ дайнд ажинтай холбоотой асуудлуудаар маш их тодорхой ярьдаг, тодорхой мэдээлэл өгдөг хүмүүс байж байгаа. Тэр энэ улсууд бол засгийн газрын байр суурийг илэрхийлэхээс илүүтэй хамгийн гол нь одоо бие даасан яг үнэн бодит байдлыг ярьдаг ийм хүмүүс байгаа юм аа. Тийм учраас эдний ярьж байгаа мэдээллийг ард иргэддээ хүргэх нь илүү чухал байна гэж би бодож байгаа юм аа. Энэ ч үүднээс чи битээр нь сүүлийн одоо энэ өнөөдөр энтх нь бол 27 дахь удаага подкаст хийж гэн. Энийг бол хичээж хамгийн гол нь иргэддээ үнэн зөв мэдээлэл одоо хүргэх юмсан гэж бодож байгаамаа. За одоо би Украинаас эхлэе. Энэ Украины шинжээчдийн үзэж байгаагаар бол Украины дайн одоо хамгийн давтуургүй их экзектэй шатанда орсон байна гэж үзэж байна. Орос улс бол газар дээрх дайнд бол системтэйгээр ялж байгаа боловч энэ өрөндийн орнуудын одоо саяын одоо энэ алсын тусгалтай зэвсгийн бодлогоос болж энэ мөргөлдөөн яваанда НАТО болон Оросын хоорондох шууд сөргөлдөөн дайн болж хувирах аюултай гэдгийг онцлон тэмдэглэж ярьж байна. Энэ их ноцтой үйл явдал. За энийг би тодорхой ярих учраас хүмүүс саяын энэ хийсэн дүгнэлтийг бол тодорхой ойлголт авах гэж бодож байна. За энэ судлаачдын анализыг ярихын өмнө энэ Украины цохилтуудын талаар за тэгээд энэ цохилтуудын хариуд нь Оросын зүгээс өгсөн цохилтын талаар цөөн хэдэн зүйл би хэлье. За энэ Украинын одоо сүүлийн үед ялангуяа 5 сарын 1-ээс хойш Оросын холбооны улсын нутаг дэвсгэрийн гүн рүү дроны олон цохилтуудыг шатаараалан бүр давалгаа хэлбэрээр явуулсныг одоо мэргэжлийн хүмүүс бол тодорхой мэдээлж байна. Тэгээд энэ өмнөх цохилтуудаас ялгаатай нь энэ олон хоног үргэлжилсэн. За тэгээд нэг удаагийн дайралт нь 12-оос 48 цаг тасралтгүй үргэлжилж байсан гэж ярьж байна. Тэгээд 5 дугаар сард Украин нийтдээ бол 5 удаа үргэлжилсэн цохилт одоо өгсөн байна. За тэгээд цохилт өгсөн газруудыг бас ярьж байна л дээ. Жишээ нь одоо бүр Москва мужийн өндөр технологийн зэвсгийн үйлдвэр. За Ярославль хотын газрын тос боловсруулах үйлдвэр. Хар тэнгисийн иргэдэх Туапсе хотын газрын тос боловсруулах үйлдвэр.
Пермь хотын Шахуургын станц, Шатууны зангилаа газар, Ростов мужийн Таганрогийн агаарын цэргийн бааз зэрэг их олон газар зохилт өгсөн байна. За тэгээ энэний хариуд Орос ямар одоо арга хэмжээ авсан бэ гэдэг талаар товчхон ярив. Энэ 5 сарын 23-наас 29-ний хооронд, өөрөөр хэлбэл 6-7 хоног гэсэн үг. Нийтдээ 6 зохилт өгсөн байна. Тэгээд нэг удаа өгсөн зохилтон тэр бөөн хүчний зохилт гэж нэрлэж байгаа юм байна. Бөөн хүчний зохилт. За 5 удаа өгсөн зохилт нь бүлэг хүчний зохилт гэсэн байна. Тэгэхээр хүмүүс бас ойлголтын өгөхын тулд би энэ хоёр зохилтын ялгааг нь одоо товчхон хэлж өгье. За энэ хоёр зохилтын хоорондын ялгаа нь бол нэгдүгээр цар хүрээ, зорилго, ашиглаж байгаа зэвсгийн тоо хэмжээнд байдаг юм байна. Тэгэхээр бөөн хүчний зохилт гэдэг нь том газар нутгийг хамарсан. За тэгээд бүх төрлийн зэвсэгт хүчин оролцсон ийм зохилт байдаг юм байна. Энэ дотор бол жишээлбэл стратегийн бөмбөгдөгч онгоц, хөлөг онгоцууд, газрын зэвсгийн зохицолборууд, олон зуун дрон ордог байна. За энэ бөөн хүчний цохилтын гол зорилго нь бол их төрийн болон цэргийн удирдлагын онц чухал объектууд. Эрчим хүчний тээврийн нэгдсэн системийг бүхэлд нь устгах. Өөрөөр хэлбэл стратегийн төвшний цэргийн үйл ажиллагаа гэж тодорхойлдог юм байна. Нөгөөх нь одоо тэр бүлэг хүчний зохилт гэдэг нь. Тэр нь бол хязгаарлагдмал зохилт юм байна. Тэгээд өөрөөр хэлбэл тодорхой нэг бүс нутаг оператив тактикийн зангилаа цэгт зохилт өгөх. За тэгээд эсвэл нисэх буудал, ганц нэг үйлдвэр, зэвсгийн агуулах, холбооны зангилаа гэх мэт газруудад зохилт өгөхийг одоо энэ бүлэг хүчний зохилтонд энэ нь хамардаг юм байна. Тэгээд энэ ажиллагаанд бол бас хязгаарлагдмал тооны зэвсэг техник ашигладаг гэсэн байна. Ийм хоёр янз байдаг юм байна. Тэгээд жишээлбэл тэр бөөн хүчний зохилтын дотор нөгөө одоо нэрд гарсан Орешник Пужинг сая Оросын тал ашигласан байна. Ер нь 22 оноос эхэлсэн энэ дайны үед Орос улбаны улс нийтдээ 3 удаа Орешник Пужинг ашигласан байна. Энэ одоо дунд хугацааны маш их хүчтэй пуужин. Тэгэхдээ энийг ашиглахдаа бол одоо цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай пуужин л да. Тэгэхдээ бол ерөөсөө кинетик энергийг л ашигласан болохоос биш, тэнд бол бөмбөг сөмдөг хийгээгүй ашиглаж ийн гэж байгаа. Кинетик хүчээр нь одоо тэр юуг байгаа бол устгадаг юм байна. За тэгээд энэ 3 удаа ашигласныг л үзье л да. 24 оны хамгийн анхных нь бол 24 оны 11 сард Южмаш үйлдвэрийг одоо тэр Южмаш үйлдвэрийн талаар чи бид их тодорхой ярьж байсан. Тэр бүр газар дор байдаг том үйлдвэр байгаа. Тэр зөвлөлтийн үед баригдсан. Доошо одоо ер нь хэдэн метр байдгийг бол таамаглахад хэцүү. Олон бүр давхар байдаг гэж би сонссон. Тэгээ энд бол одоо миний бодож байгаагаар бол бараг 100-аад метр, 100-аас илүү метр гүнд газрын гүнд энэ үйлдвэр байсан болов уу гэж бодож байна. Тэр үйлдвэрт чи одоо цөмийн зэвсэг одоо тэр нөгөө том пуужингууд чинь тэнд үйлдвэрлэж байсан. Ер нь Украин бол зөвлөл холбоот улсын үед одоо Оросын дараа хүчин чадлаараа бүх югаараа Оросын дараа ордог байсан. Тэгээ ер нь бол Украин чинь Европ дотроо хамгийн том гүрний нэг нь шүү дээ. Бараг нэгд байна уу хоёрд орж байгаа байх. Тэгээ энэ утгаар нь бол Украиныг авч үзэх зүйтэй л дээ. Тийм ч учраас Украин бол хүчин чадал тэр эдийн засаг тэр цэргийнх нь хүчин чадлын талаас нь аваад үзэх юм бол үнэхээр Европ дотроо бол тэргүүлэх чадвараараа тэргүүлэх улс орны тоонд ордог. Тэгэхээр энд бол тэр үйлдвэрийг устгахад 24 оны 11 сард Оросын тал их хүчтэй энэ Орешникаар юу яасан. Тэр Орешник Пужин ч бол одоо тэгээд газар доошоо тэгээд цөмлөд орж байгаа байхгүй юу. Тэгээд хамаг юуг нь л устгасан бололтой юм шиг байна лээ. За тэгээ хоёр дахь удаад нь бол энэ оны 1-р сард Львов мужид тэнд байрладаг хийн ордын дэд бүтцийг устгахад ашигласан байна.
Энэ бол Львов хот нь нөгөө Украины баруун хэсэгт байдаг хот юм байна лээ. Тэгээ тэнд тэнд байрладаг хийн хордын дэд бүтцийг устгахад ашигласан байна. За 5 дугаар сарын 24-нд Киев мужийн Белая церковь хотын орчин байрладаг цэргийн байгууламж Нис хонгоцны буудын чиглэлд цохилт өгсөн байна л да. За тэгээд энэ Орешникаас гадна Оросын тал юу одоо тэр дуунаас хэд хурдан пуужингуудыг бас ашигласан байна лээ. Одоо жишээл кинжал, циркон, калибр далавчд пуужин. Тэгээд Искандер цогцол бом. Тэгээд 600 гаруй дрон нэгэн зэрэг ашигласан байна. Тэгэхээр энэ бол үнэхээр том цохилтууд өгсөн байна л да. Тэгээ энэний зорилго бол том зорилго нь бол ерөөсөө би түрүү хэлжсэн. Цэрэг аж үйлдвэрийн цогцлборын байгууламжууд, цэргийн ерөнхий командлал, цэргийн тагнуулын ерөнхий газар, цэргийн баазууд, тэгээд түлшөрчин хүчний цогцлборыг устгахад зориулагдсан цохилтууд байсан гэж ярьж байна. За тэгээд одоо энэ судлаачдын анализ руу ингээд оръё. Тэгэхээр тэдний дүгнэлт бол ерөөсөө дараах 4 чиглэлд төвлөрж байна. За нэгдүгээрт бол тэр НАТО Оросын хооронд ер нь шууд дааны аюул бий болж байна гэдэг тал дээр асуудал гарч ирж байна. За энэ дээр ер нь хэлэхэд би нэг хэдэн тоо энд хэлчихье. Одоо бол Украин жилдээ 4 сая дрон үйлдвэрлэх боломжтой болсон байна. 4 сая дрон. Одоо ингээд үйлдвэрлээд явж гин гэсэн үг. За тэгээд дээр нь Европын орнууд Украинд 1 сая гаруйг бас нийлүүлдэг байна. Түүнээс гадна ерөөсөө энэ дроныг ашиглах бүр эвсэл хөрөндөө орнууд байгуулсан байна. Энд бол 20 орн ордын байна. Европын 20 орн ордын байна. Гол нь бол бодвол одоо нөгөө НАТОгийн гишүүн орнууд байгаа. Тэгээ энэний чинь хоёр улс даргалдаг юм байна. Ээлжилж. Тэр нь бол Латв, Англи хоёр юм байна. Тэгээ энэ ер нь тусламжийг одоо энэ дроныг одоо нийлүүлж байгаа, хүлээж авч байгаа, экспортлж байгаа, импортлж байгаа улс орнууд нь бол энэ тусламжаа хэр зэрэг тэр тусламжийг бол зохицуулдаг байгууллага юм байна л да. За энд гол одоо нийлүүлдэг улсууд нь бол Англи байна, Франц, Канада, Герман, Нидерланд, Ану, Тайвань энэ одоо улс орнууд бол орж байна. За цааш нь энэ дайны дөрөн дайн бол ерөөсөө Украины хилээс аль хэдийн даваад гарчихлаа. Энэ бол ерөөсөө үндсэндээ Орос Украины дайн биш. Орос НАТОгийн дайн. Орос Европын дайн гэж одоо Америкийн одоо баруун Европын орнуудын шинжээч нар, бие даасан шинжээч нар бол ингэж дүгнж үзэж байгаа юм байна. За Украин энэ НАТОгийн тагнуулын мэдээлэл мөн өрөндийн алсын тусгалтай зэвсгийг ашиглаж Оросын гүнд цохилт одоо өгөхөө сүүлийн үед маш их нэмэгдүүлсэн гэж байна. Тэгэхээр энэ чинь сүүлрүүгээ ерөөсөө Оросын холбооны улс Европ орнуудтай хооронд нь одоо мөргөлдүүлэх шалтгаан болж гарч ирж байна л да яг үндсэндээ. За энэ эдгээр цохилтууд нь Украины тулааны талбар дахь хүнд байдлыг өөрчилж чадахгүйч Оросыг өдөө хатгсан. Хэрэг дээрээ хариу цохилтыг өөр дээрээ дуудсан явдал болж байна гэж дүгнж үзэж байна. Хэрэг одоо Киевт өгөх агаарын цохилтууд нь өрөндийг зогсоож чадахгүй бол Путин НАТОгийн Европын орнууд дахь тодорхой байгууламжуудад шууд цэргийн цохилт өгөх тушаал гаргаж магадгүй шүү гэдгийг Америкийн одоо эрдэмтэд шинжээчд анхааруулж байна. За түүнээс гадна одоо жишээ нь Батлан хамгаалах яамны сайдын зөвлөх байсан хурандаа Дуглас Макгрегор юу гэж ярьж байна вэ гэхээр энэ Европын орнууд Оросын гүн рүү цохилт өгөх зориулалттай алсын тусгалтай зэвсгийг олон орн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа чинь хэрэг дээрээ дэлхийн 3 дугаар дайн руу хөтөлсөн ухаангүй тэнэг алхам болж байна шүү гэдгийг хэлж байна. За тэгээд одоо 2 дугаарт нь жишээлбэл энэ Украины сүрэл энэ Оросын олон чиглэлт давшилттай холбогдуулаад бас юм ярьж байна.
Энэ юу гэж яах вэ гэхээр ерөөсөө өрөндийнхэн бол одоо ямар мэдээлэл явуулж яах вэ гэхээр ерөөсөө Оросын хайрын бол Украинд гацчаад байна. Хөдөлж чадхаа байчаад байна. Энэ чинь бол үнэнд нийцэхгүй шүү гэдгийг тагнуулын төв газрын шинжээж байсан Ларри Джонсон бол тэмдэглэж ярьж байна. Энэ бол аналитик хүн л дээ. Энэ асуудлыг маш нарийн мэддэг хүн байгаа. Тэгээд Оросын хайрын бол гацаагүй гэдгийг хэлж байна. Тэгээд Оросын хуурай замын цэрэг ер нь үндсэндээ хүчээ зузаатгаад дор хаяж 8 өөр чиглэлд нэгэн зэрэг хүчтэй давшилт хийж байна шүү. Юуны улмаас Украины хамгаалалтын шугам үндсэндээ сүрч байна гэж дүгнж ярьж байна. За, хүн хүчний хохирдлын талаар ярих юм бол Украины гол хямрал бол бэлтгэгдсэн цэргийн хүчний дутагдал юм а гэж ярьж байна. Одоо жишээл гудамжнаас шууд баривчлагдсан хүмүүсийг би ямар нэгэн бэлтгэл, олигтой бэлтгэлийг хангуулалгүйгээр шууд тайны талбар руу одоо илгээж байгааг бид одоо мэдж байгаа шүү дээ. Одоо энэ Оросын мэдээллийг ингээд манай одоо телевизээр бол маш тодорхой олон тооны мэдээлэл гарч байгаа шүү дээ. Энийг одоо манайхан үзэж байгаа болвол тодорхой би мэдээлэл авах байх гэж бодож байна. За. Юу энэ за 3 дугаарт нь өрөндийн одоо энэ асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон дипломат төлөвлөгөөний байдлыг бас энэ улсууд дүн шинжилгээ гаргаж ирж байна л да. Хэрэг дээр энэ дипломат төлөвлөгөө чинь нуралтын байдалтай байна гэдэг дүгнэж байна. Одоо жишээлбэл энэ Америкийн нэгдсэн улсаас, за тэгэл Украинаас, Европын орнуудаас гаргаж байгаа янз бүрийн төлөвлөгөөнүүд байж байгаа шүү дээ. Одоо сүүлийн хэдэн сард бол зөндөө олон төлөвлөгөө гарсан. 24 зүйлтэй, 19 зүйлтэй, 28 зүйлтэй, 27 зүйлтэй гэсэн ийм саналууд бол гарч байгаа. Чи битээр эдгээрийн саналуудын талаар тодорхой урд өмнө ярьж ийсэн. Тэгэхээр энийг бол ерөөсөө бүтчихгүй. Энэ төлөвлөгөөнүүд чинь бол хэрэгжих боломжгүй төлөвлөгөөнүүд байна шүү гэдгийг жишээлбэл тагнуулын ерөнхий газрын шинжээч Ларри Джонсон бол тэмдэглэж ярьж байна л да. Тэгээ манай энийг бүр юу гэж тодорхойлж яах вэ гэхээр ерөөсөө энэ өрөндийн хий хоосон төсөөлөл юм шүү. Яагаад гэвэл Орос улс Херсон, Запорож зэрэг мужуудыг өөрийн үндсэн хуулиар нутаг дэвсгэрээ болгон баталгаажуулсан тул дайнд ялж байхдаа эдгээр газар нутгийг хэлэлцээний ширээний ард буцааж өгөх ямар ч үндэслэл байхгүй гэж байна. Тэгэхээр энэ заалтуудаа тэр чинь байж байгаа шүү дээ. Одоо барууныхны тавьж байгаа заалтууд тэр чинь ерөөсөө Украин чинь юу ярьж байгаа вэ гэхээр бид нэр Донецк, Луганск, Запорож, Херсоныг буцааж өгөхгүй гэж ярьж байгаа. Тэгээ энэ байр суурьнд нь бол ямар нэгэн өөрчлөлт гараагүй байгаа шүү дээ одоо хүртэл. Харин өрөндийн орнууд дотроос нэг онцлог зүйл бол Америкийн нэгдсэн улс. Ерөнхийлөгч Трамп бол ганцаархнаа энэ дайныг зогсоох хэрэгтэй. Энхийн төлөвлөгөө гаргаж, энхийн гэрээ байгуулах хэрэгтэй гэж ярьж байгаа барууны хүн бол ганцхан юм байна шүү дээ. Европын орнууд хэн ч ярихгүй байгаа. Одоо Европын орнуудын ярьж байгаа зүйлийг л хараад л байгаараа л да. Одоо Зеленскийг дайнаа өргөжлүүл байлдаад бай. Бид нар чамд тусламж үзүүлнэ. Иймэрхүү байдалтай яриа явж байгаа. Тэгээ одоо би түрүүн бас ярьж байсан шүү дээ. Одоо ингээд 26-аас 27-ны одоо 27 онд 90 тэрбум еврогийн одоо тусламж бас биш юм. Энийг зээл болгож өгөх гэж байгаа. Би нэг түрүүн тайлбарлаж ирсэн байна. Зээл болгон одоо олгох гэж байна. Тэгээд энэ зээлийг дараа нь Оросын холбооны улсаас нөхөн төлбөр авсны дараа энэ зээлийг Украинаас төлөвлөнө гэж байгаа. За энэ шиг бодит байдалд нийцэхгүй зүйл үндсэндээ байхгүй. Энийг Европын орнууд ч гэсэн өөрсдөө мэдж байгаа байх. Энэ 90 тэрбум евро чинь үндсэндээ тэгэл шатаад алга болно гэсэн үг л дээ. Ингэж л одоо ойлгохоос өөр аргагүй. Энийг бол тэгээд өөрсдөө ч ойлгож байгаа баха бид нар. За тэгээ ерөөсөө энэ энхийн төлөвлөгөө бол одоо хэрэгжих боломжгүй гэдгийг одоо Джон Мершаймер профессор ч гэсэн одоо
сүүлийн хэдэн жилийн тодорч ярьж байгаа шүү дээ. Яагаад гэвэл өрнөдийн тал Украин өөрийнхөө байр сууринд ямар ч өөрчлөлт оруулахгүй. Өөрөөр хэлбэл хэлэлцээ хийж энгийн төлөвлөгөөнд энгийн хэлэлцээр байгуулах ямар ч сонирхолгүй байна гэдгийг бол эдгээр бол маш тодорхой ярьж байгаа. Тийм учраас бол одоо өнөө маргаашгүй энэ дайн бол дуусах төлөв бол харагдахгүй байна л да. Ерөөсөө дайны талбар дээр л асуудал одоо шийдэгдэнэ гэдгийг л ярьж байгаа. За тэгээд энэ дөрөв нэг санаа нь бол эднэрийн ярьж байгаа энэ глобал геополитикийн том өөрчлөлт гарч ийнэ гэж. Ерөөсөө. Энэ нь бол одоо энэ ойрхон орнууд зүүн Азитай холбож нэлээд ярьж байна. За энийг юу гэж ярьж байна вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын хүчээ их тарамдуулчихад байна. Одоо ингээл Украины дайнд оролцуулаад одоо 150 гаруй 100 бараг 80-аад ч өнөө 170 гаруй тэрбум долларын цэргийн тусламж үзүүлсэн гэж байгаа шүү дээ Америкийн нэгдсэн улс. Европ бас л одоо 100 гаруй тэрбум долларын тусламж одоо өнөө хүртэл үзүүлчихэд байж байгаа энэ хугацаанд. Одоо чинь Трамп бол Украинд зэрэг зэвсэг зүгээр өгөхгүй гэж байгаа. Тэгээ Европ орнуудад л нэг юм хэлсэн. Та нарын зэвсгийг худалдаж ав. Тэгээд цааш нь Украинд зээлэр өгнө үү? Үнэгүй та нар тусламж бэлэг болгож өгнө үү? Энэ бол та нарын асуудал. Америкаас зөвхөн худалдаж авахаас өөр та нарт зам байхгүй гэдгийг хэлчихсэн байж байгаа. Тийм ч учраас өнөөдөр одоо Европ орнууд чинь ерөөсөө энэ Америкийн нэгдсэн улсгүйгээр цаашдаа одоо явахаас өөр аргагүй байдалд орлоо гэдгээ ойлгоод Европын стратегийн зэвсэгт хүчнийг бий болгох ийм төлөвлөгөө боловсруулад явж байна. Энэ тухай дээр фон дер Лайен нэмэгтэй чи бүр мэдэгдэжсэн шүү дээ. Ерөөсөө эх 10 жилд 800 тэрбум еврог зэрэг зэвсэгт Европ орнууд гаргах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгээ өнөөдөр Европ орнуудад эдийн засгийн том хямрал нүүрлчээд байж байгаад энэ их хэмжээний мөнгийг гаргах боломжтой юу үгүй юу гэдэг нь бол хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал да. Одоо энэ улс орнууд дотор энэ Герман, Франц чинь дотоодод нь байдал маш их хүндрэлтэй байна шүү дээ. Одоо энэ мэдээллийг бол хүмүүс сонсож байгаа бол эндээс бол одоо Англид, Германд, Франц гурвууланд нь бол дотоод байдал нь бол маш их хүнд байна. За энэ дээр бол бас нэг юу хэлэхэд Америкийн нэгдсэн улс энэ ойрхон дорндын одоо энэ Персийн булангийн дайнаас болоод одоо зүүн Аз руу анхаарал тавьж чадахгүй болчиход байна. Уг нь бол зүүн Аз хятадыг бол хамгийн гол өөрийнхөө өрсөлдөгч гэж үзэж байгаа. Тийшээ анхаарал тавьж чадахгүй байгаа учраас үндсэндээ энэ нь хятадд өөрт нь илүү боломж олгож байна шүү гэдгийг Америкийн одоо энэ Европын баруун Европын орнуудын шинжээч бол энийг анхааруулж бас хэлж байна л да. За ингээд Персийн булангийн байдлын талаар хэдэн зүйл ярив. За энэ Ану Израилийн Ираны эсрэг дайныг Вашингтоны стратегийн алдаа гэж одоо үзэж байгаа. Том одоо Америкийн ноёрхол гүнзгий хямралд орсны дохио шүү гэдгийг одоо Америкийн мэргэжилтнүүд ярьж байна. Тэгээ 26 оны энэ оны 2 дугаар сарын 28-нд одоо анх цохил төглөө шүү дээ. Тэрнээс чи хойш энэ дайн бол нэг үндсэндээ 38 хоног үргэлжилсэн. Тэгээ байдал үндсэндээ бол өөрчлөгдөөгүй. Хэрэг дээрээ Америкийн нэгдсэн улс ялагдал хүлээчихлээ гэдгийг Америкийн мэргэжилтнүүд, Европын орнуудын мэргэжилтнүүд бол энийг дүгнэж олон удаа энийг давтаж ярьж байгааг би сонссон. Тэгээд тэд нар ямар зорилго тавьж ийсэн? Ираны одоо засгийг унгах гэж оролцсон. Унгаж оролцоод чадаагүй шүү дээ. Тэд нар яасан гэхээр Израиль чинь одоо Трампыг яаж үнэмшүүлсэн гэхээр ерөөсөө хүчтэй захирал өгч юм болбол
Ираны ард түмэн босоод энэ засгаа унгаагаад Америк, Израиль талтай сайн засгийн газар бий болно гэж ярьж байсан. Энэ зорилго бол биелэгдээгүй. Хоёрдугаар цөмийн одоо програмыг нь зогсооно гэж. Тэгэхээр цөмийн програм дээр би түрүүн бас ярьж ирсэн санагдаж байна. Иран бол ерөөсөө цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилго хизээж агуулж байгаагүй гэж ярьж байгаа. Энийг бол одоо бүр тэр байтугай олон улсын атомын энергийн байгууллага. Ер нь бусад одоо шинжээчд бол тэрнийг 100% хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Обамагийн үед Иран Америкчин гэрээ байгуулад тэгээ тэрний чинь үндсэн дээр цөмийн програмыг олон улсын атомын энергийн агентлагийн хяналтанд байлгаж ирсэн шүү дээ. Энийг хэн цуцлсан бэ гэхээр Трамп гарч ирэл цуцлсан шүү дээ. Зөв зүгээр үйлчилж исэн гэрээг өөрөө устгачаад одоо цөмийн зэвсэг байрлал цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна гэд яриад явж байгаа нь бол үнэхээр Трампын ярьж байгаа юм бол үнэхээр утга учиргүй юм ярьж байна гэдэг нь тодорхой. Энийг барууны шинжээчд бол маш их тодорхой шүүмжилж байгаа юм байна лээ. За. Тэгээд эдгээр ер нь давуу тал нь бол үндсэндээ Ираны талд байна. Одоо сая бол түр гал зогсооч чадгаа шүү дээ. Одоо хэлэлцээ хийж байна гэж ярьж байгаа. Тэгэхдээ хэлэлцээ хийж байгаач энэ цаг хугацаа Ираны талд байна. Иран одоо энэ дэлхийн эрчим хүчний урсгалыг үндсэнд нь тасалдуулаад Хормузын хоолойд хяналтаа тогтоосноор бол барууны эдийн засгийн шахалтыг тэсвэрлэж чадна гэдгийг харуулчлаа гэж барууны шинжээчд үзэж байна. За тэдний үзэж байгаагаар бол Трампын зөвлөхөд энэ дайныг бол ер нь аль болохоор хурдан дуусгахыг зөвлөж ярьж байгаа боловч энэ Ираны дэглэмийг дуулт хийх боломж гарагдахгүй байна гэж үндсэндээ үзэж байна шүү дээ. Энэ бол байдал бол тэр утгаараа бол маш их төвөгтэй байж байна. Одоо тэгээд энэ хэлэлцээ нууц хэлэлцээ явж ийн гэж байгаа. Тэр хэлэлцээ чинь ерөөсөө Пакистан, Катарын зуучлаар л явж байгаа шүү дээ. Тэгээ эн чинь одоо юу гэрээ байгуулах гэж юм гэж Трамп ярьж байгаа чинь бас үнэнд нийцэхгүй байна. Яагаад гэвэл энэ хоёроор дамжиж байгаа одоо хэлэлцээний чинь энэ үйл явц маш их юунаас удаачирж яах вэ гэхээр одоо энэ хэлэлцээрийн зүйл заалтуудын талаар ингээл нааш цааш ингээл нэгэндээ мэдээ өгөөл яваад байгаа шүү дээ. Саналаа явуулаад байгаа. Тэгээд тэр чинь Катар, Пакистанаар дамжаад Пакистанаас Иранд очиж байгаа. Иранд очиод Ираны чинь тэр одоогийн төрийн тэргүүн нь одоо нууц газар байрладаг гэж байгаа. Яагаад гэвэл аавын Америкийнхан устгахсан учраас одоо энэ төрийн тэргүүнээ бол маш их нууцлаг газар байлгаж байгаа юм байна лээ. Тэгэхээр тэрэнд нь хөргүүлнэ. Тэгээ энэ заалтыг чинь бас үзэн хичнээн олон хоног энийг авдгийг бол энэ чинь хэлхийн арга байхгүй шүү дээ. Тэм учраас энийг бол ер нь судлаачид ойрын үед ингээд нэг сайхан амархан гэрээ байгуулчихна гэж огт үзэхгүй байгаа юм байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бас ямар асуудал гарч ирж байна вэ гэхээр ерөөсөө энэ Иран бол нэг яарах юм ерөөсөө огт байхгүй. Одоо яарж байгаа улс чинь Америкийн нэгдсэн улс байна. Бошоохон. Яагаад гэвэл Хормузын хоолойгоор чинь одоо маш их хэмжээний одоо дэлхийн одоо тэр нефтийн одоо тэр дамжиж өнгөрж байгаа дэлхийн чи 20% нь Хормузын хоолойгоор дамжиж байгаа. Тэгээ энд чинь маш их олон орн одоо өртөж байгаа шүү дээ. Япон байна, Өмнөд Солонгос байна, Филиппин байна, Хятад байна. За Япон, Өмнөд Солонгос эдгээр чинь баг хэрэгцээнийхэн 90% Хормузын хоолойгоор дамжуулж авдаг юм байна лээ шүү дээ. Тэм учраас одоо энергийн одоо их үсвэргүй болно гэдэг бол энэ орнуудад бол маш их хүн дээр одоо үсэж байна. Хүн дээр тусч байна гэдгийг хэлж байна. Дээр нь бол одоо энэс чинь болоод нефтний үн маш их өсөж байна. Нефтний үн өсөж байна гэдэг чинь Оросын холбооны улсад маш их ашигтай болж хувирж байна.
гэдгийг бас ярьж байна. Тэгээд одоо хэрэг дээр Оросын эсрэг авч байгаа 20 гаруй хэмжээнүүд нь бол энэс болоод үр дүндээ хүрэхгүй байна. Ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр энийг бол зайлшгүй анхаарах зүйлүүдийн нэг л дээ. Тий. Дээр нь ч одоо Трамп бас Оросын холбооны улсад энэ далайд нээлттэй далайд байж байгаа том танкеруудын үйл ажиллагааг цааш нь өргөжлүүлэхийг зөвшөөрсөн шүү дээ. Чи өдөр бас өмнө ярьж ирсэн. Тий. 9 минут чинь бол за ойлголоо. За би энэ яриа ингээ сумжраад явж байгаа учраас чи надад сануулдаг чи их сайн байна. Баярлалаа. За тэгээд бас нэг чухал зүйл бол Америкийн нэгдсэн улс өөрийн Персийн болонгийн араб холбоотнуудынхаа одоо тэр жихол одоо дэд бүтцийг Ираны хариу цохилтоос хамгаалж чадаагүй учраас ер нь Америкийн аюулгүй байдлын баталгаанд итгэл нь үндсэндээ байхгүй болж байна гэж ярьж байна. Энийг чи бас бид хоёр урд өмнө бас хөндөж ярьж байсан. За судлаачид ер нь бол энэ бас энэ Орос Ираны одоо харилцаа холбооны талаар бас тодорхой мэдээлэл ярьж өгч байгаа юм байна л. Энийг би бас товчхон ярьчихна. За энэ Ираны дайн энэ Украины дайны харилцаа хамаарлын талаар бас юм ярьж байна лээ. Энэ бас сони юм байна. Москвагийн хувьд бол жишээлбэл Иранд өрнөж байгаа мөргөлдөөн нь Украины фронт дах Оросын стратегийн давуу талыг бэхжүүлж байна гэж дүгнж ярьж байна. Энэ ч аргагүй. Америкийн нэгдсэн улс ч одоо Украин руу гарах ямар ч боломжгүй үндсэндээ болчихлоо шүү дээ. За тэгээ өрөндийн нөөцийн хомсдол үүсчээд байж байна. Энийг чи өдөр бас ярьж ийсэн. Америкийн нэгдсэн улс сая юуны Ираны эсрэг цохилт өгөхдөө өөрийнхөө тэр Табагав далавчд Пужингийн дийлэнх хэсгийг тэнд ашиглаж гисэн гэж байгаа шүү дээ. Тэгээ энийг бол олноор үйлдвэрлэх бол Америкт боломж байхгүй. Олон сар шаардлагадна гэдгийг Америкийн шинжээчид бол үзэж байгаа юм байна лээ. За тэгээд наадын дөрвөн бие бас хэлж ийсэн. Энэ Вашингтон энэ стратегийн гол анхаарлаа ойрох дөрөнд рүү шилжүүлчихсэн байгаа учраас Киевд үзүүлэх улс төрийн болон дипломат дэмжлэг нь үндсэндээ суларсан. Тэгээд Оросын айрамд Украины фронтод давшилтаа ахиулах тактикийн орон зайг олгож байна гэж дүгнэж ярьж байна. За ингээд Орос Ираны цэрэг техникийн хамтын ажиллагааны талаар товчхон хэдэн зүйл хэлье. За энд бол ер нь хамтын ажиллагаа нь бол энгийн одоо тэр зэвсэг худалдан авалтаас халисан байна. Стратегийн өндөр түвшний холбоотны хэмжээнд хүрснийг шинжээчд бас онцолж ярьж байна. За энэ дээр бол Украин болон Ираны фронтод туршигдсан сахим дайны хэрэгсэлд үл өртөх шилэн кабелийн удирдлагатай дронуудын технологиг Орос Иран хоёр харилцан солилцож үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлж байна гэж ярьж байна. Энэ бас чухал мэдээлэл. За тэгээд хиймэл дагуулын тагнуулын мэдээлэл. За энэ бол туйлын чухал. Оросын холбооны улс өөрийн цэргийн хиймэл дагуулын сүлжээг ашиглаад Америкийн нэгдсэн улс болон Израилийн цэргийн хөдөлгөөн байршлын мэдээллийг Тегеранд цаг алдалгүй өгч байгаа нь Ираны Пужингийн хариу цохилтын оновчтой байдлыг хангах гол хөшүүрэг болж байна гэж ярьж байна. За түүнээс гадна агаарын довтлогооноос хамгаалах системүүд байж байгаа Иранд. Оросоос жишээлбэл С-400 Пужин Су-35 сөнөөгч онгоцнуудыг авах замаар өөрийн агаарын орон зайг Израилийн дараагийн агаарын дайралтаас хамгаалах чадамжаа хурдтай зузаатгах байна гэж ярьж байна. За ингээд нууц хэлэлцээний талаар би сая ярьчихсан. Энэ бол одоо маш их хүндрэлтэй явж байна. Шууд одоо зөвхөн одоо Хормузын хоолойг л нээх эхний одоо тийм ерөнхий заалтуудтай нэг хэлэлцээр байгуулж хэл гэж бодож байгаа юм байна. Энгийн хэлэлцээр байгуулах тухай асуудал одоохондоо хөндөгдөж яригдаагүй юм байна гэдгийг бас энд онцлон нэмэлт хэрэгтэй. За ер нь энэ ойрох орнуудад
одоо энэ болж байгаа үйл явдлаас шалтгаалаад аюулгүй байдлын шинэ бүтэц бий болж байна гэж ярьж байна. За энэ нь Америкийн нэгдсэн улсын одоо энэ бүс нутагдах ноёрхол одоо суларснаас болоод ойрхон орнуудад хүчний тэнцвэр өөрчлөгдөж байна. За Араб орнуудын одоо тийм нэлээд прагматик байр суурьд шилжиж гин гэдгийг бас ярьж байна. Жишээ нь одоо Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улс, за тэгээ бусад Персийн булангийн орнууд Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдлын баталгаанд эргэлзэж эхэлсэн учраас Ирантай шууд мөргөлдөхөөс зайлсхийж байна. Тэд Бээжин болон Москвагийн зуучлалтайгаар Ирантай тогтоосон дипломат харилцаагаа хэвээр хадгалахыг илүү үзэх боллоо гэж хэлж байна. За тэгээд бүс нутгийн хамгаалалтын шөхөр үндсэндээ үгүй болчихсон. Энэ тухай бид дээр ярьж байсан. Тэгэхээр АНУ өөрийн холбоотнуудын дэд бүтцийг Ираны одоо жишээлбэл одоо хүчний тэр Хуситыг ярьж байна л да, Хезболла цохилтоос бүрэн хамгаалж чадаагүй учраас бүс нутагт Вашингтоны нөлөө үндсэндээ унаж олон түлд тогтолцоог тэнд үндсэндээ бол хурдсахчлаа гэж байна. Тэгээ шин тэнхлэг тэнд үүсэж байна гэж ярьж байна. Тэр нь юу гэхээр Орос, Хятад, Иран гэсэн гурвалсан тэнхлэг ойрхон орнуудын аюулгүй байдал эдийн засгийн шин дүрмийг тодорхойлогч гол тоглогчид болон тодорч эхэллээ гэдэг ийм дүгнэлт, сонь чухал дүгнэлтийг бол барууны шинжээч нар бол гарч байна. Энд бол ялангуяа БРИКС-ийн орнууд, Шанхай хамт ажиллагааны байгууллагын одоо гишүүн орнуудын тухай энд ярьж байна л да. Ерөөсөө энд бол хүчний харьцаа бол нэлээд эрчимтэй өөрчлөгдөж байгаа тухай ярьж байна. Тэгэхээр энд бол Хятад, Орос, Ираны одоо байр суурь бол ойрхон орнуудад бол ихээхэн бэхжиж байна гэдгийг энд онцлог тэмдэглэсэн байна. За ийм хэдэн зүйлийг яриад би хүүгээр энэ подкастаа дуусгая гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. За Украины дайны талаар, ойрхон Персийн булангийн дайны талаар одоо сайхан дэлгэрэнгүй тоом сонслоо. Баярлалаа. За нэг зүйл хэлье. Одоо Украины дайн яагаас сунжраад байна уу? Украины одоо дроны довтлогоо ихшэргүүлсэж байна. Оросын гүн рүү цохилт өгөөд байна. Украин ялж байгаа юм шүү гэсэн юм ярианууд явж байна. За Украины дрон бол хүчин хязгаарлагдсан бол тэр нэг гранат маягийн тэрнээс нэг том биш тийм л хэмжээний тесрэх бодис тээж явж байгаа юм жижигвтер зүйл байхгүй юу. Тийм учраас өөр фронтын одоо хүчний харьцааг өөрчлөхөөс тийм хэмжээний юм бол болохгүй. Олон зуугаар нь ингээд зэрэг одоо харуулж одоо буудаж байгаа. Тэрнийг бол тодорхой хэмжээгээр хамгаалж байгаа. За тэгээд хаашаага голлож дайрчин үхээр зэрэг нефтийн тийм одоо агуулга тийм одоо шатах тесрэх амархан шатах тесрэх тийм юм руу одоо гол төлөв дайлт хийж байгаа. Энэ бол одоо тэр Оросын Европын орнуудад 20 орчим орнуудад одоо өмнө нь бид хоёр ярьжсэн тэр орнуудад үйлдвэрүүд байгуулсан. Тэгээд сэлбэг хэрэгслийг нь одоо тасралтгүй хангаж байгаа учраас Украины тэр дроны хангалт бол тасрахгүй байгаа. За энэ бол фронтын тэр хүчний зэрэг тэгтлээ өөрчлөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. За Оросын тал бол нөгөө талдаа энгийн ард иргэд олон байгаа учраас тэр хүмүүсийн амь насыг тэгтлэнх одоо хөнөөхгүй байхаар бодож маш тийм энгийн ээлдэг дайныг явуулж байгаа гэдгийг урд нь Путин ерөнхийлөгч хэлжсэн шүү дээ. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Баярлалаа. Баяр таа. За баяр таа. Баярлалаа.